Арх. Өнөөгийн бидний монголчуудын шүдний өвчин хөндөр сэдвийн нэг байсаар олон жилийг үдлээ. Улаан залаад хүмүүн бидэд цээжэд элдэн олон түүхээр гайхуулдагч архинаас болж бас олон муу нэрийг цуг дагуулдаг юм. Хар мөртөө ундааны улмаас манай улсад гарсан нийт гэмт хэргийн 3/1 нь хүнд онц хүнд гэмт хэргийн 2/1 нь нээсэл гарсан гэмт хэргийн 57.7%-ийг согтуугаар үлджээ. Дээр нь 3 хэрэг тутмын нэг нь гэр орон сууцанд үлдэгдсэн тооч бий. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл хүнд ноцтой гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл болжээ. Мөн согтуугаар үлдсэн гэмт хэргийн 26% нь гудамж талбайд, 6% нь кафе, цэнгэнэ газарт, харин замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 50% нь согтуугаар үлдэгдсэн байна. Хамгийн харамсалтай нь манай улсад жилд дунджаар 400 гаруй иргэн зам тээврийн ослоос болж амь насаа алддаг байна. Үүнд арх согтууруулахундаа гол үүрэг гүйцэтгэх сайн. За хаан дүрдэх цагдаагийн 2 дугаар хэлсэн нийт бүртгэгдсэн гэмт хэрэг нь бол 593 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь бол өмнөхөө үеигтэй харьцуулбал 70 гэмт хэрэгээр өссөн буюу 13.4% өссөн мэт. Согтуугаараа үлдэж байгаа гэмт хэрэг маань ерөөхдөө манад бол одоо өнгөрсөн оны үеигтэй харьцуулахад бол 114 өнгөрсөн онд гарч ирсэн байна. Энэ онд 136 гарч 21-жээр өссөн байна. Тэгэхээр угаасаа согтуугаар үлдэж байгаа гэмт хэрэг маань тухайн айл өрхтөөч гэсэн мөн тэр гэр бүлдээ төгшүүр төрүүлнэ. За үр хүүхдийн нь одоо цаашдын зан төлөвдөн ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Тэгээ согтуугаар үлдэж байгаа тэр нийгэмдээ ч гэсэн маш их сөрөг үр дагаврыг үзүүлдэг. Одоо тэр эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөлийг бол энэ согтуугаар үлдэж байгаа гэмт хэрэг маань сөргөөр харуулж байна. За мөн бусад улс орнуудаас ч гэсэн харахад ч гэсэн тийм ээ согтуун хүн одоо гудамж талбай дээр хөвтөх одоо энэ үзэгдэл нь бол энэ захын нийн ялангуяа яаруу нисгийн орнуудад бол маш их хэрэг байдаг байхгүй. Тэгээ энэ явж байгаа бүс маань ч гэсэн бас олон улсын шин чанартай дандаа нөгөө авт замуудын зам дагуу явж байдаг. Тэгэхээр согтуун хүмүүс маань маш их байдаг л да. Харин энэ бүхэнтэй тэмцэхэд бид юунаас эхлэх вэ? Энэ бол арх худалдаалах цэгийг хязгаарлаж уусан хүнийг барьж хорих асуудал огтоос биш ээ. Тэгвэл архинаас татгалзах арга зам хан үл дүүргээс эхэлж байна. Тус дүүрэг архитэлд ихтэй тооцогддог яармаг орчмын 5, 6, 7 дугаар хороонд төслөө эхлэн хэрэгжүүлж өнөөдөр баггүй үр дүн үзээд байна. Архигүй хороо байгуулахаар дүүргийн иргэдийн төлөөлөгчний хурал ажиллаж үр дүнгээ чихнээс нь мэдэрсэн. Хэдий төр засгаас архитэлтэй холбоотой асуудалд анхаарал хандуулдагч Масын хувьд үр дүн багтаа байдаг. Наад зах нь дон судлалын шинжилх ухаанд багтдаг архинаас гарах сэтэл төрүүлэх эмгүү эмчилгээний арга манай улсад таарахунд тооцогддог. Энэ арга сайн хөгжсөн улс оронд архины хор хөнөөл түүнээс гарах арга замын талаар иргэддээ зөв мэдээлэл өгч хувь хүнд итгэл өрөмшил суулгаж чаддаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл дээр дүрцэн шиг сэтгэл зүйн үйлчилгээ донтох сэтэл төрөх үзэгдэлд хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг байна. Гэвч ийм суур манай хөрсөнд суугаагүйгээс архинд донтох эмгийг залуужж Монгол хүний аюулгүй байдалд занал хийлэхээс гадна эрт нас баралтч гэсэн нэмэгдсэн байна. За ерөнхийдөө манай орны хувьд дүүргийн хувьд ерөнхийдөө архиталт бол ерөнхийдөө маш газар болсон. Бид нэрээ эмзэглэж архиталтгүй болох юмсан гэж мөрөөдөж явдаг бас нэг юу болчиход байгаа. Тийм учраас бид нэр иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч одоо утгаарч хамт санал гаргаж төлөөлөгчтэй хурлаараа батлуулан энэ төслийг санаачилж хэллээ. 2014 онд төсвийн тодтголоос 8 сард төсвийн тодтголыг хэлцэж явах завсар манайхан бол манай иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, одоо утгаарч бол санал гаргасан. Гэхдээ бид иргэдийн төлөө одоо энэ одоо архиталтын эсрэг бид нар тэмцмээр байна. Энийг хувийн нэмээр оруулмаар байна. Тэгээ энэ бол ер нь бол нэлээд эргэлзээтэй дэмжигдсэн та. Ер нь бол эхлээд дэмжихгүйс. Ер нь тэгэл 2-3 энэ асуудал хэлцэгдэж ширүүн болж одоо наан цаана болж байгаад энэ асуудал бол ерөнхийдөө дэмжигдсэн. Тэг өнөөдөр бол энэ арх гэдэг бол ийм өргөн хүрээг хамарч байгаа. Да ялангуяа бол энэ архинд хамааралтай болж байгаа хүмүүсүүд бол залуужж байгаа. Асар их одоо тоо хэмжээгээр энэний хамаарал нь өсөж байгаа гэдэг
ийм одоо зүйлд үндэслээд энэ асуудлыг бол ямар ч байсан хаан уул дүүргийн хэмжээнд бодлого болгож зөвхөн ярих биш, бодлого гаргаж тэмцэх хэрэгтэй юм байна. Тэрний үр дүн нь бол өнөөдөр хаан уул дүүрэгт яармагт бол энэ архитектийн эсрэг хөдөлгөөн өрнөж байна. Одоо яармагт бол архитект маш их байна. Үнэхээр одоо энэ төр бол гамшигын хэмжээнд л гэж хэлэхэд болох юм да. Ер нь бол зөвхөн гамшиг гэдгийг юу гэж хэлэх вэ бол тэр маш олон тайлбар хэрэгтэй. За яг ажил хөдөлмөр эрхлэх насны тийм 18-аас 24 насны, 25-аас 29 насны ийм хүмүүс маань одоо цогтойгоор дандаа гэмтэрэг үлдэх магадлал нь маш өндөртэй болчиход байгаа байхгүй. Тийм учраас төрийн болон төрийн бус байгууллагатайгаа дэмжлэгтэйгээр энэ төрлийн гэмтэргийг одоо бууруулах, цогтойгоор үлдэж байгаа гэмтэргийг бууруулах, ийм ойр орчиндөө төгшөр төрүүлдэг этгээдүүдийг бол аль болох бууруулах, нийгэмд тустай үйл хийхэд нь одоо цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатайгаа хамтарч ажиллах чухал болчиход байгаа. Ерөнхийдөө бидний эхлээд барьж авсан юм байна. Арихгүй хороо цаашлаад бид нэр хэрэгжүүлээд явах юм бол одоо арихгүй дүүрэг болё гэсэн юм төслийг санаачилсан. Тэгээд энэ зориглсон энэ зоригийг бол бид нар Атгаарагчийн манай төлөөлөгчийн гаргасан санал бол бүгд тэмцсэн. Одоо Атгаарагчийн нэг ахлаад одоо цогц цогор гэж одоо Монгол орон даяар мэдэнтэй энэ хүн бас хэрэгжүүлээд бас манай кол одоо академийнхан бас лекц өнгөө уншаад ингээд ер нь тал талаас л явж байна. За тэгээд ер нь хаан уул дүүрэгтэй танай энэ туршлагыг хэрэгжүүлье. Энэ одоо олон мянган эрчүүдийг Хинтээ аймгаас 500 залуучуудыг одоо архины асуудлыг шийдвэрлэж байгаа энэ туршлагыг ер нь дүүрэгтээ хэрэгжүүлье. Тэгээд танай туршлага бол одоо бараг зүүн өмнөд Азийн туршлага болохоор бэлтгэж байгаа юм байна. Тийм учраас бид одоо энэ үйл ажиллагааг чинь сонирхийгээд манай одоо үйл ажиллагаатай танилцж, за бидний одоо хийсэн ажилтай өөрийн биеэрээ танилцсан. За ийм учраас энэ дэс эхлээд хаан уул дүүрэгт архины хүнд асуудалтай хүмүүсийг архинаас гаргах одоо тийм хөтөлбөрийг боловсруулад тэгээ хаан уулын иргэдийн хурал одоо дэмжиж тэгээ бид хамтын одоо үйл ажиллагаар энэ ажлыг эхлүүлээд сар гаруй хугацаа болчихно. Архинаас гарах олон эмчилгээ бий. Гэхдээ олон улсад хүний ухамсар сэтгэл зүйтэй харьцах хамгийн үр дүнтэй арга гэж үздэг юм байна. Харин хаан уул дүүрэг архигүй хороо болохын тулд сэтгэл зүйтэй ажиллахаас эхлээд гэр бүлийн уулзалтууд, архитлын эсрэг чиглэсэн сургалтад сурталчилгаа гээд 2 шатлалтаа тусгай хөтөлбөр боловсруулжээ. Тухайлбал Манукал Академи амьдрах хүн зөв ухааныг олгох тухай болон хүн болохын 5 бүлэг сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэг үгээр хэлбэл архи уулгахгүйгээд гарыг нь хүлээд эсвэл эмнэлэгт хорих биш, тухайн хүнд уухгүй байх сэдлийг төрүүлэх арга замыг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Хинтээ аймагт 503 иргэн, Дундгов аймагт 50 иргэн, Баганга дүүрэгт 40 гаруй иргэний асуудлыг шийдвэрлэж үр дүнтэй болох нь туршилтаар нотлогдсон байна. Ер нь санаачлаг гаргаад энийг дэмжинэ гэдэг бол нэг алхам. Гэхдээ энэ ажлыг яг бодит ажил хэрэг болгоно гэдэг бол хоёр дахь алхам. Тийм учраас энийг ямар одоо төвшөнд яаж хэрэгжүүлэх ёстой, арга зүйн ямар байх ёстой гэдэг тухай бол бид нэр бас хоорондоо ярилцаад за зүгээр албадан эмчлэх аргаар энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм бол үр дүн их муутай байхаар шинжтэй. Ерөнхийдөө бидний арга бол эмч өвний хувьд юм уу, эмнэлгийн байгууллагын хувьд юм уу, цагдаагийн байгууллагын хувьд бол арай өөрөөр юм шиг байна. Ягаад бол тэнд ирж байгаа хүмүүс ерөнхийдөө хязгаар бодол тоотой. Ерөнхийдөө нэг айсан те бэргсэн цугтаасан. За бүр цагдаа харах юм бол цугтаадаг иймэрхүү байдалтай яваад байна шүү дээ. За зарим одоо ар гэрийн эцэгчүүд нь одоо эхнэр хүүхдүүд нөгөө код тайлагч гэдэг юм уу. Янз янзын одоо харгаар энэ улсуудыг архинаас гаргах чиглэлийг бол одоо барьж ажиллаж байлаа. Гэтэл энэ маань бол үр дүн харагдаж байна. Энэ биш юм аа. Энэ бол тухайн хүний сэтгэл санаа, оюун санааны зүйл юм байна. Тийм учраас энэ чиглэлд бол бас туршлага хөрөмтлүүлсэн амьдралынхаа нэг үеийг зориулчихсан үндсэндээ 13 жил. Энэ цогцуур гэдэг хүнийг бол энэ ажлыг хэрэгжүүлэгчээр сонгоод энэ хаан уул дүүрэгдэх ярамгийн одоо архинаас хамааралтай болсон хүн байгаа хүмүүсүүдтэй холбох ажлыг хийсэн. За мэдээж энэ дотор бол одоо туулын шугуйд амьдарч байсан хүн, гэмт хэргийн ертөнцөөс гарч ирээд орон байргүй ажиллагүй байж байгаа хүн, за гэр бүл амьдралаа сүйрүүлж байгаа хүмүүс, за мөн одоо нэг ядуу амьдралд шилжиж гэр бүлээр архи ууж байгаа хүмүүс гэл ингээл ийм хүмүүс. Энэ архитай хамааралтай болсон олон хүмүүсүүд гудамжинд гарчдаг.
яагаад гудамжинд гарчдаггүй гэхээр үндсэндээ архитай хамааралтай хүний нөгөө тисчүүлдэг чадвар буюу тэр чадвар нь устчдаг, хүчдэг, гэмтдэг учраас тэр хүний нийгэмд хүнцийн өөрөө баг багаар маш хурдтай гэр бүлдэх хүнцийн нь хамт олондох хүнцийн нь бол маш хурдтай унжийдэг өдөр тутам. Тийм учраас үнцэнэгүй болж эхэлж ийн гэдэг бол тэр хүн нөгөө хамт олон дундаа гэр бүл дундаа одоо нийгэм дунд эзлэх байр суурь нь бол байхгүй болж үүсгэгдэж эхэлдэг. Байр суурьгүй хүн яадгүй гэхээр орон зайгүй болж эхэлдэг. Орон зайгүй хүн хайчихгүй гэхээр очих газаргүй болж эхэлдэг. Тэгэхээр яах вэ гэхээр гудамжид гарна гэсэн үг. Ер нь бол хирургийн аав нэг хирургийн хүн нэг аваад насалчихгүй л дээ. Тэгээд яг энийг төслийг голлож ууснаа ингэ явж байгаа асуудал одоо манай хатгаарагч одоо энийг сэдэж явж байгаа хатгаарагч одоо байлж байгаа. А дээрэс нь одоо манай зохицоор гэж энэ хүнийг бол бид нар энэ хүнийг бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Энэ хүнийг дэмжиж ажиллаж байгаа. Бүх хүмүүст л баярлалаа гэж хэлмээр. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх зүйл тэгш байхгүй нь мэдээж. Баяр ёслолын үер согтууруулахундаа хэрэгэлдэг гэсэн сэтгэл зүй иргэдэд бас бий. Тийм ч учраас нотлохоон суурилсан эмчхүү эмчилгээг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч хөгжингүй орнуудад амжилт олсон болохыг мэргэжлийн хүмүүс үнэн зөвөөр тайлбарлаж өгөх болсон. Ингэснээр эмч эмнэлгийн ажилтнуудад үйл ажиллагаагаа нотлон харуулж хамтын ажиллагааг бэхжүүлэх менежмент хэрэгжүүлсэн байна. Ингэснээр нэгийг үгүйсгэх биш, харин ч архинд дундсан иргэнд олон төрлийн зөвлөгөө эмчилгээ нэгэн зэрэг хийгдэж илүү үр дүнтэй байхаар тооцоолжээ. Хөтөлбөр хэрэгжих явцад зарим иргэн дахин архи хэрэглэж асуудлаа шийдэж чадсан бусуудаа сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол их бий. Тийм ч учраас тусгай хөтөлбөр сонгосон иргэнэ байнгын хараа хяналт тавьж сэтгэл зүйн дэмжлэг тусалцаа үзүүлж байхаар төлөвлөсөн байна. Тарих арх хоёр гэдэг энэ зүйлийн хамаарлын тухай бол би зүгээр нэг зүйлийг олж харсан. Тэрний үеийн гэхээр одоо энд бол ингээд тарих гэсэн ийм үг баг. Тэгэхээр энэ тарих гэсэн үгний ихний тэ үсгийг аваа ичгаар бол арх болж байгаа. Тэгэхээр арх гэдэг бол тухайн одоо хүний тарихыг гэмтээдэг. Тарих гэдгийн тэ буюу тэр аваа ичдэг, аваа ичгаар аваа ицсэн тэр тэ үсгийг юу илэрхийлж ийн гэхээр хүний тисчүүлдэг чадвар буюу үндсэндээ төвчээр амьдрал тэмцэх тэр чадварыг нь бол үгүй хийчихэж байгаа юм асуудал. За эрхний асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бол нэг 3 хоног сургалтанд сургаад тэгээд одоо болчлоо гэдэг асуудал биш. Мэдээж энэ ажил бол бид наацх нэг 3 жил энэ улсад тасралтгүй хяналттай хамт ажилланаа. Тэгэл тэр хүмүүсийг нийгэмшүүлэх, тусгай технологиор ажиллах, оюуны тодорхой одоо дэвшил хөтлөх, тарихын тэр нэг хүчсэн одоо гимтсэн эдисүүдийг сэргээх чиглэлийн юм ажлуудыг зохион байгуулсан. Хэдхэн хүн сургалт явуулаад 100 хүн бид нар сургалт явуулаад архинаас гаргачлаа гэж хэлчих чадна. Бидний зорилго энэ биш. Тэр хүний бүхэл бүтэн хувь заяа, тэр хүний цаашдын амьдралын хувь заяаг тэр чигээр нь даана гэж үзэхтэй зэрэг энэ бол ийм амархан ажил, ийм амархан төсөл биш гэдэг нь бол энд ойлгомжтой. Тэгэхээр энэ бол маш их олон хүний хүчин зүтгэл орж байгаа гэдгийг бол маш сайн мэдж. Зөвхөн архиудаг иргэнтэй тулж ажиллаад байх биш. Хороодын засаг дарганаар иргэдийн төлөөлөгчдийн хүчин чармаалт энд чухал үүргийг гүйцэтгэв. Хандах харьцаанаас эхлээд нийгмийн халамж, төрөл бүрийн дэмжлэг байхаар зохицуулсан бөгөөд эрүүл идэвхтэй амьдрал клуб байгуулахаар төлөвлөжээ. За хаан дүүрэг дээр хэрэгж байгаа 3 орнд хэрэгж байгаа архигүй хөтөлбөр маань үр дүнгийн хувьд бол маш сайн явж байгаа. Эхний ээлжинд бэлтгэж байгаа нэг 15-6 нийгмийн ажилтан маань үр дүнтэй сургалтандаа суугаад эхнийхээ сургалтыг дуусаад сертификат аваад ингээд цаашаа өргөжих үйл ажиллагаанд ороо явж байна. Өнөөдрийн нийгэмшүүлэх дараагийн шатны маань ажил энэ архинаас гарч байгаа хөндөрж байгаа залуучуудаа нийгмийнх нь дунд буцаад эргээд ингийн амьдралдаа ороход нь тус дэм болох үүднээс ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагаар онцлог байна. Спиртгүй одоо спортлог өдрөөр ингээд өнөөдөр өнгөрөөж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо нөгөө архи ухаа болсон иргэд маань одоо цаашаа эргээд өөрсдийнхөө хорон дээр нийгмийн ажилтангаар бэлтгэгдээд өөрсдийнхөө хорон дээр одоо бусд одоо архинаас хамааралтай хүм одоо найз нөхдийгөө архигүй болгох, архинаас гаргах тийм зорилготой байгаа.
би өөрөө бас клубын гишүүн болцсон явж байгаа. За өөрөө удирдах яваа хүн бол тухайн одоо иргэдтэйгээ хамт одоо дайны шугамн дээр, галын шугамн дээр хамт байх ёстой гэдэг утгаараас бол клубын гишүүн болсон байгаа. Иргэдтэйгээ бол одоо архины талаар архи бол ямар хор хөнөөлтэй юм бэ гэдэг талаар бол ойлголцоо өгч хоорондоо биеийнхээ сэтгэл санаагаа ойлгож хуваалцах ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулж явж байгаа. Бодлогын чанартай үйл ажиллагаа тогтворцсны дараагаар архины асуудлаа шийдэж чадсан иргэд бусдадаа зөвлөгөө өгөх, арга туршлагаас хуваалцах гээд архины эсрэг хөдөлгөөн үндэсний болтол хөгжүүлэхэд зорилгыг давхар өвөрлөж байна. Мэдээж хөтөлбөрийн үр дүнд асуудлаа шийдэж чадсан эрхмүүдэд ажлын байр болон бусад асуудлыг шийдэхэд туслах асуудал. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө өөрчилж ажилтаа орлоготой Монгол иргэн байх үр дүнг энэ хөтөлбөр зорилгоо болгосон. Би одоо дотроо боддоо л да миний тэр гаргасан тэр том алхам тэр ир зэрэг шийдвэр энэ бүгдийнхээ би эрчимтэй ингээд яваад байх цаг хугацаанд тэдэнд нэгийг бодогдуулах болж би. За бид энэ гарсан улсуудтайгаа бол одоо хөдөлмөрийн хилцээрээр дамжуулж хөдөлмөрийн хилцэгч том байгууллага энэ маань бол хөдөлмөрт шууд зуучилж өгч байгаа, ажлын байраар зуучилж өгч байгаа. За мөн хөдөлмөрийн хилцсэн, за ажилтаа орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бас зөндөө одоо үйл ажиллагааны төсөлбөрүүд хэрэгждэг. Энэ зүйл рүү биднээс одоо тухайн улсаараа зуучилж өгдөг. За эхний хугацаанд өөрөө дагуулж явдаг, ажилт нь хүргэж өгөөд ингээд ажиллаад ингээл хүний ихтгэлцэл гэж байдаг. Ер нь одоо амьдрал ахуйг нь өөд татах чиглэл дээр бол хаан улс дүүрэг өөрсдөө хүч гаргаад бас энэ ачааг нь хувааж үргэлцье гэсэн ийм одоо бодлого барьж ажиллаж байгаа. Тэр иргэн хүмүүцнэр тэр орчин ямар гоё. Орчин бүрснээр одоо дүүргийн одоо амьдрал бас нэг хэсэг нь сайхан болно тийм ээ. Одоо үл ахаад дүүрэг маань дүүргийн амьдрал сайхан болно гэх юм бол нийслэлийн амьдрал сайхан. Тэгэл улс орн тийм ээ. Нэг хүнийг архинаас гаргахад ойрын хүрээний 20 хүн, алсын хүрээний 50 хүний сэтгэл санаа амраамгалан болж тэр одоо гэр бүл ураг төрөлд аз жаргал гэрэлтдэг юм аа. Энэ утгаараа бол хан улд өөрөлт одоо бид нар өнөөдөр 50 хүний архины асуудлыг шийднэ гэж одоо бид хамтарсан гэрээнд одоо ярьсан боловч бид нар өнөөдөр 100 хүн болгоно хойдон жилийн үед идэхэд гэж ярьж байгаа. Яагаад гэвэл бид аливаа юмыг бас нэг дагуулж хийх дуртай. Өнөөдөр манай архины асуудлыг шийдвэрлсэн залуучууд өөрсдөө эргэж баг болоод тэгээд архин зовчлсон найзуудаа буцааж одоо архинаас нь гаргах тэр ажиллагааг жаахан дулаа оруулж байгаад бид нар хийн. Тэгээд энэ хөтөлбөрийг одоо бас ойлгож нэг осондоо өөрийн Монгол хүний эр зөрийг зааж ямар ч байсан би бол архины хамааралтай болчихжээ гэдгээ хүлээн зөвшөөрч энэ хөтөлбөрт одоо хурж ирээд нэгдээд дээрэс нь өөрийнхөө асуудлыг архиар биш тархиараа сэтгэдэг болоод хатуу шийдвэр гаргаад би бол одоо архи ухаа болёо энийг бол одоо үнэхээр би төвчж чадна гэдэг ийм хатуу зориг шийдвэр гаргаа явж байгаа энэ хөтөлбөрт хамрагдж байгаа нөхөдтэй бол бас талархал илэрхийлэх зайлшгүй шаардлагатай. Татгалзна гэдэг маань архи уухгүй гэж татгалзна гэдэг маань энэ бол том эр зориг байгаа. Тухайн хүний маань эр зоригийг бол харуулж байгаа. Архитай тэмцэл маань гэдэг нь маань ер нь дан ганц цагдаагийн байгууллага ажил биш. За энэ болон төрийн бус байгууллагууд бүгд ингэж хамтарч ажиллах ёстой. Гэвч одоо энэ олон байгууллага аж ахуй нэгж энэ иргэд төрийн бус байгууллагын итгэл зүтгэлийг зөвхөн тухайн архи ууж байгаа иргэн маань л зөв ойлгож чадах юм бол энэ архи уух дадал зуршлаасаа татгалзах бүрэн боломжтой. Заавал энэ тэр хүний гадны хүчин зүйлийн нөлөөнөөс архи ухаа бойл архинаас татгалз заавал энэ сургалт семинар ийм ажлын үр дүнгээр бас явах ажил биш. Тухайн иргэн хүн өөрөө л архинасаа татгалзах юм бол тухайн одоо энэ нийгэм бол архигүй орчин бий болох бүрэн болцоотой. Хурлын зүгээс бодлого гаргаад ингээд хурлын дарга болоод засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлээд явж байгаа энэ хүмүүсүүд бол талархал илэрхийлье гэж бодож байна. Ийм их одоо чинклөөр чамбай одоо ажиллагаа ордог учраас энэ төсөл бол үнэхээр одоо бидний бодож байсныг бодвол бас амжилттай хэрэгжлээ. Тэгээд энэ ажлыг хэрэгжүүлэхэд мэдээж хан улд дүүргийн маань удирдлага одоо иргэдийн хурал бидэнд итгэж Монгол ирчүүдэд итгэж Монгол эр хүний одоо арга ухаанд бидний боловсруулсан оюуны 9 дэвшил хөтөлбөрт итгэж за бидний ажилласан 13 жилийн туршлаганд итгэж өнөөдөр одоо хамтарч ажиллаж байгаа учраас бид энэ итгэлийн хариу бол өөрчлөгдсөн хүн ижийнхэн сэтгэлийг амар амгалан болгосон
эхнэрийнхэн зовлон эмгэлсэн үрийнхэн ирээдүйг нүдэнд нь баяр аз жаргалын одоо оч гэрэлтсэн тийм үр хүүхдүүдтэй гэр бүл болохыг зорж байгаамаа. Энд хамрагдж байгаа хүмүүс бол үндсэндээ им тариагаар бус өөрөө яг тархиараа одоо энэ арх гэдэг зүйлээс бол татгалзаж чадж байгаа нь одоо энэ хөтөлбөрийн бол маш том үр дүн гэж бид нар бол харж байгаа. Ер нь энэ төсөл маань улам цаашаа амжилттай үргэлжлүүлсэн юм шиг. Ялангуяа энэ нийтлөө нойр холоо явахгүй зүтгэж байгаа одоо зах зургаа болон одоо манай атгын аргашаа төлөөлөгч маань бусад одоо эмнэлгийнхэн бүх энд оролцож байгаа бүх хүмүүст бол баярлалаа гэж хэлнэ. Та бүхэн шүү гэж хэлээ. Бас ялангуяа өөрсдийнхөө хортмоо зуршлыг орхиод ээжигээ гэр бүлээ одоо үр хүүхдээ баярлуулж байгаа тэр хүмүүст бол баярлалаа гэж хэлмээр. Ер нь бол та бүхэнд итгэж байгаа шүү. Ер нь ирээдүйдээ итгэхгүй дарга гэж байж болохгүй. Тийм учраас цаашдаа ч хэрвээ та бүхнийхээ сайн сайхны төлөө бид нар бол хамтран зүтгэе яа л гэж хэлмээр.